Энэ Монгол хүний эрх зөрчигдөх, Монгол улсад хүний эрх зөрчигдөх явдал бол үндсэндээ хавтгаарлаа. Хүний эрхийг хамгаалах гол манаач нь болсон, хүний эрх хамгаалах тогтолцооны гол үндэс нь болсон хүний эрх үндэсний комиссийн ажил юу н тааруухан байна. Өнөөдөр нийгэмд гарч байгаа зөрчил, болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид гаргаж ирж тавьж байна. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд хүний эрх үндэсний комиссийн хийх ёстой байсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд сэтгэл гаргаж хангаагүйгийн эсвүүлдлийнх нь илрэл өнөөдөр илэрч байна. Тэгээ өнөөдөр асуудал болохоор нэг юм биеэ өмгөөлөх хаацайлах маягтай. Сая болж өнгөрсөн явдалтай холбоотойгоор тухайлах юм бол хүний эрхийг хамгаалах ёстой хүний эрхийн үндэсний комиссийн өөрийнх нь бичгийн дагуу хэвлэл мэдээллийн редакцийг торгочоод байхад гарч ирж байгаа тайлбаруудыг харахад нэг ч хүн уучлах уухгүй байна. Өнгөрсөн жилүүдэд энэ нийгэмд болсон хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж болох байсан ажлуудаа хэрэгжүүлээгүй төлөө олон зүйлүүдийн хажуугаар нүд анж өнгөрснийхөө төлөө хүний эрх үндэсний комисс уучлах хэрэгтэй. Уучлаараа, бидний буруу боллоо. Тэр хүний эрх үндэсний комиссийн гишүүн Наран Туяа мэдээлэл хийж илэн шүү дээ. Манай өргөдөл шалган шийдвэрлэх процесст алдаа гарсан байна гэдэг. Гэхдээ мэдэгдэж байгаа нь энэ шүү дээ. Хэдэн хүний өргөдлийг шийдвэрлсэн юм. Хэдэн хүний өргөдлөөр ахицд гарсан юм. Яаж ажиллаж байгаа юм? Бид нар ингээд төрөөс байгуулсан хуультай улсын хурлд иргэдээ авч явдаг үйл ажиллагааных нь баталгааг хангацсан хүний эрхийг хангах байгууллагатай гэж бодоод байгаад идэг. Харамсалтай нь энэ байгууллага чиг зорилгын өрөөнд хүртэл ажиллаж чадахгүй байна. Энэ олон асуудлууд өнгөрсөн жилүүд хүний эрхийн зөрчил ганцхан цэргийн анги дээр байгаа амаа алдсан энэ олон залуучуудын асуудал биш. Төрөл бүрийн асуудлуудаар хүний эрх хүчлээ зөрчигдөж байгаа. Дорвитой арга хэмжээ авдаг, дуурдаг, шийдвэр гаргагчид хүргэдэг, өөрсдөө манлайлдаг, үлгэрэл дуурал үзүүлдэг, гал авдаг ийм комисстэй бид нар юу н болмоор байна. Ийм байгууллагын хэрэгцээ шаардлага бидэнд байна. Хууль зүйн үндэсний өөрөлдөнгөө судалгаа хийгээд хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаа хуульд нь дүн шинжилгээ хийгээд хуульд нь давхцал байна, хийдэл байна, зөрчил байна, зохицуултууд хоорондоо зөрчилтэй байна гэдээ ингээд дүгнэлт гарцсан байдаг. Бид нар анхаардаггүй. Одоо энэ бямцогт дарга, улсын хурлын дарга, бямцогт дарга энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулмаар байна. Улсын хурлд шууд ажлаа хариуцсан тайлагнадаг байгууллагын чинь өнөөдрийн нүүр царай байдал нэг иймэрхүү байна. Ард иргэдээ өмгөөлөхгүй байна. Энэ түмэн олонд чинь бас нэг хууль ёсны дагуу эрхийг хамгаалдаг, өмгөөлдөг газар хэрэгтэй байна. Өнөөдрийн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийг бүрэн дэмжиж байна. Одон туяа гişүн өнгөрсөн жилүүдэд хүний эрхийн чиглэлээр олон зүйл санаачилж ирсэн өнүүд зөв зөвхөн асуудал хүндсэн байна. Тэгэхдээ цаашид комиссийн хуулийг уг үндсээр нь өөрчлөх, бидний зохицуултуудыг боловсронгуй болгох, үр дүнтэй болгох энэ асуудал дээр анхаарах шаардлагатай байна гэж би хувьдаа үзэж байна. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлтийг оруулах хуулийн төслөө боловсруулах явцдаа энэ тал дээр ер нь бүхэлд нь энэ хуулийг шинжилэн найруулах, өөрчлөх, тогтолцоогоо шинжлэх, Монгол хүний төлөө ажилтдаг байгууллага болох тал дээр нь ямар нэг бодол санаа ер нь төрж байв уу? Цааш дээр нь бид нар юун дээр анхаарах ёстой вэ гэдэг дээр та энэ хууль санаачлагчийн хувьд Одон туяа гишүүнээс байр суурь. За, хуулийн төслийг дэмжсэнд баярлалаа. Тэгээд энэ хүний эрхийн үндэсний комисс одоо улсын хурл тусдаа тайлан гаргаж байгаа. За, эрүүдэн шүүхэгдээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэдээ бас ингээд тусдаа тайлан гаргадээ. А бид нар гишүүд зарим нь энийг ингээд яг нэг байгууллагын малгай доор ингээд уяад идэг. Гэтэл энэ хоёр бол бас одоо нэгсэндээ энэ эрүүшүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа нь бол ийм бие даасан хараат бус юм тогтолцоо байх хэвээр. Яагаад хараат бус байх хэвээр бэ гэхээр энэ олон улсын зөвлөмжид юу гэж зааж байгаа гэхээр ер нь эрүүдэн шүүлт гэдэг бол дандаа ардаа захиалагтай, ардаа том даргын югаар ингэж эрүүдэн шүүдгээ. Тийм учраас энэ бол улс төрөөс асар хараат ус байх ёстой маа гэдэг. А тэгэд энэ хоёр байгууллагын хооронд ингэ зөрчил гараад идгээ. Тэгээ би өнгөрсөн парламент тахад энэ зөрчлийг арилгах хуулийн төсөл санаачилсан
одоо хүмүүс нь бас дургу за энэ ч одоо манай мэдлэг авах гэдэг нь ингээд энэ асуудал бол шийдэгдээгүй. Тэгэхээр энэ хоёр байгууллагын асуудлыг статус нь ямар байх хэвээр энэ тэр хараат бус гэдгээ юу гэж ойлгох юм гэдгээ манай улсын хурал одоо ер нь нэг мөр шийдэх ёстой юм бэлээ. За энэ цэргийн үйл ажиллагаан дээр бол энэ эрүүдэн шүүхээс сэргийлэх үндэсний ажиллагаа одоогор нэг 8 хүнтэй байгаа. 8 хүнтэй байгууллага бол өнгөрсөн одоо 4 жилд бол бас нилээдгүй ажил хийсэн байгаа. Би энэ тайлангийн нэг бүрчлээ ингээд үздэг. Жишээлбэл 20 ангууд дээр юу хийсэн, Сэмүүт дээр юу хийсэн. Ингээд энэ бас өөр юм амаргүй ажил. Тэгээд яг энэ олон улсынхаа зөвлөмжийн дагуу ингээд хийгдэт байгаа. Олон улсын зөвлөмжөөс бид нар нэг зүйлийг биелүүлэхгүй байгаа нь юу вэ гэхээр ерөөсөө л энэ цэргийн ангид хүчирхийллээ болооч эрүү шүүлтээс тэнд одоо эрүү шүүлт явагдаад байна гэдгийг одоо олон улсын байгууллагын зөвлөмжөд байнга дурдж байгаа. Тэгээ 24 онд улсын хурал хүний эрхийн дэд хороо хяналтын сонсгол хийсэн. Яг энэ цэргийн анги дээр явагдаад байгаа хүнлэг бус харьцаа энэ эрүүдэн шүүлттэй холбоотой сонсгол хийсэн бүх хохирогчдын одоо арга гэрийнхээ ирж ингээд ярьсан. Тэгээд энэтэй холбоотой тогтоолууд гараад засгийн газарт тэр юм бас тогтоол гараад ингээд хэрэгжээд явж байгаамаа. Тэгэхээр энэ ганц жижигхэн заалд орж байгаа мэт боловч ач холбогдол нэг том юм байгаа. Тэгэхээр энийг манай гишүүд бас зөв ойлгосоо гэж хүсэж байна. Зүгээр нэг сургалт гэх биш. Энэ бол бүр урьдчилан сэргийлэх гээд л байгаа юм. Аливаа хэргийг нэг гарсан хойно нь биш. Урьдчилан сэргийлж ер нь хүний эрхийн ийм одоо соён гэгэрүүлэх юм соёлтой арай өөр одоо бид нар чинь нийгэмд амьдарч штэ. Ингиж энэ асуудлыг одоо зохион байгуулъя л гэсэн ийм зорилготой хуулийн төсөл байгаа. Тэгээ өмнө нь бол энэ хуулиар хаалттай байсан. Цэргийн ангиудад орох боломжгүй. Тэгэхээр энэ цэргийн ангиудад сургалт гэдгээр бид нар энэ бас